Даралт ихсэх гэдэг нь биеэ даасан тусдаа өвчин төдийгүй зүрхний ишмийн өвчний үндсэн зүйлс болж өгдөг. Даралт ихсэх эмгэгтэй үед тархины цус харвалт зүрхний шигдээс зэрэг эмгэг үүсэх эрсдэл нэмэгддэг. Өвчнийг ангаах ухаанд артерийн гипертенз гэж нэрлэдэг. Гипертон нь тонус ихсэх, чангарах, гипертенз нь даралт ихсэх гэсэн утгатай. Гэхдээ яаж ч нэрлэе гэсэн энэ ойлголтын дор артерийн даралт нь хэвийн хэмжээнээс өсдөг төлөв байдал эсвэл эмгэгийг ойлгодог. Ямар ч насанд 130-80 хүртэлх даралтыг хэвэн гэж үздэг бол 140-90-ээс эхлээд артерийн гипертенз буюу даралт ихсэх тухай яригдаж эхэлнэ. Тэр нь бол цус гэдэг юм болохоор зүрхээр шахагдаад цусны судсаар дамжаад бүх эргэтэн эд эс рүү хүний бие орон зүйн бүх эд эс рүү хүчил төрчид өвөрлөлт үүрэгтэй байхгүй. Тэгээд бидний тэр цусны даралт ихсээд байна. Тэр багасаад байна гэдэг нь үс үг юм. Тэгэхээр тэр цусны урсгалын хүч маань цусны судасныхаа ханд учруулах тэр даралтыг цусны даралт гэдэг байгаа байхгүй. За энэ маань болохоор ямар үед хэвэн байх вэ гэхээр судасны өөрийнх нь уян хатан чанар тэгээд цус маань өөрөө шингэн шүү дээ. Тэгэхээр цусны өөрийнх нь шингэний тогтолцоо нь яг өтгөн шингэнд таарсан байх юм бол мөн судасны бүрэн бүтэн байдал уян хатан чанар хэвэн байх юм бол цусны даралт бол хэвэн байдаг. Насанд хүрсэн хүмүүс бол ерөнхийдөө 198 байх ёстой. Даралт үзүүлэхдээ юуг анхаарах вэ? Даралтаа зөв хэмжиж сурах хэрэгтэй. Үүний тулд хэмжилт хийхээс хагас цагийн өмнө тамхи татахгүй байх, кофе, цай уухгүй байх, хоол идэхгүй байх, сэтгэл санаагаа тайвшруулах хэрэгтэй. Даралтыг 2 гартаа ээлжлэн үзэх ёстой бөгөөд хоорондох ялгаа нь мөнгөн усны багны 15 мм-ээс их байгаа бол алхуур лалгүй эмчит үзүүлэх ёстой. Түүнээс гадна судасны тонус буюу чангарлыг илтгэгч өөр нэг чухал зүйл нь артерийн дундаж даралт юм. Энэ даралтыг тодорхойлохын тулд дээд даралтаа 2-оор үржүүлэн дараа нь доод даралтандаа үржүүлээд 3-т хуваадаг. Цусны даралтыг хэмжихэд 120-80 гэх мэт 2 тоо харуулдаг. 60-аас дээш настай ахмадуудын 40-50% нь цусны өндөр даралттай байна. Тэгэхээр нэг хүний физиологи онцлог байдаг байхгүй юу? Заавал бүх хүний 120-80 явах хэрэгтэй гэж 90-60 та хүнийг даралтын нөхцөлд авах шаардлага байхгүй. Залуу хүмүүс, хүүхдүүд төр бол 90-60 та байдаг хүмүүс бол байдаг. Тэд нар бол тухайн үед завуургүй, ямар нэгэн завуур байхгүй. Тэгээд ямар нэгэн даралтаа үзүүлэхийн өмнө ачаал өгөөгүй бид гүүж харих ч юм уу те биеийн тамирын хүчний ажил хийгээгүй хоол цайнаас хойш доор хаяж 30 минутын дараа үзэх ёстой. Энэ үед даралт үзэхэд тэр хүний хэвийн даралт гарна. Гэхдээ эхний үтсэн даралтыг бас шууд хэвийн даралт гэж яаж болохгүй л ерөнхийдөө бол даралтыг 3 удаа үздэг. Эмчт очиод заавал нэг удааг үзэлтэй 3 удаа биш шүү дээ те. Нэг өнөөдөр үзүүлэхэд нөгөө өдөр ч юм уу те тэгээ үзүүлэхэд хэвийн даралт ерөнхийдөө тодорхойлогддог. Гэтэ нэг 10 зөрүүтэй болж болно шүү дээ. Миний даралт өчтөр ирж аваад өнөөдөр 100 даал болчихжээ. Ихсээд байна, багасаад байна гэсэн бол тэр бол ойлголт биш. Яагаад тэгэхээр тэр сая хүний идэж ууж байгаа юмтай холбоотой хэрэг шингийн уусантай холбоотой давс хэрэг хэрэгэлсэн байна. Тэгээд бие ачаал өснө өгөөгүй дөнгөс айлхаж орж ирсэн үү те тэрнээс болоод даралт бол 10 зөрүүтэй бол байж болдог. Энийг бол даралт ихслээ багаслаа гэж өвчин үздэг. Даралт ихтэй үед илрэх зовөр. Таны цусны даралт өндөр байхын хэрээр тархинд харвалт үүсэх, зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл улам өндөрсөн. Эрсдэл зөвхөн артерийн даралтын түвшин хэр өндөр байгаагаас хамаарахгүй, үргэлжилж буй хугацаанд чухал байдаг. Хэрэв та артерийн даралтаа хянаж чадаж байгаа бол, өөрөөр хэлбэл даралт бууруулах эмчилгээ үр дүнтэй байгаа бол харвалт, зүрхний шигдээс, нүд бөөрийн хүндрэлийн эрсдлийг бууруулж чадна. За, цусны даралт ихсэхэд бол ерөнхийдөө бол завуур илэрдэггүй хүмүүсээс байдаг. Хоёрдугаарт нь болохоор толгоо өвдөх, толгоо дүүнгдэх ингээ хүмүүс малгай өмссөн юм шиг байна гэж ярьдэн штэ тийм. Тэгээ нойронд муудах, дотор эвгүүргэх, агиудас хүрэх, шилэн хүзүү хөөрөх, хуян хөөрөх, за тэгээ дотор чичрэх. Тэгээ хүн физиологиос болоод янз янзын тийм завуур илэрдэг. Ерөнхий завуур нь олон иймэрхүү завуурууд илэрдэг. Тэгэхээр цусны даралтыг эмчлэхгүй байгаад ах юм бол ерөнхийдөө хүндрэл нь болохоор бүх нийт эрхтэн сая хүчил төрц зөөвөрлөдөг гэсэн учраас элэг бөөр, тарих, зүрх, дээрээсээ судас бүх юмд нөлөөлдөг. Жишээ нь хүмүүс харуuna гэж ярьдаг шүү дээ.
Тэр бол цусны даралт гэсэн өвчин шүү дээ. Харуулт чинь дотроо геморгический ишемический гэж хоёр байдаг байхгүй одоо цус харуултын эсвэл нөө цус одоо хомсдлын харуулт гэж тийм хоёр янз байдаг. Тэгээ тэрний урахгүй бол хүмүүс мэдчихэж байгаа шүү дээ. Одоо нэг эсвэл бүр нас орж болно эсвэл нөө тал саажилттай ч юм уу бүтэн саажилттай ч юм уу хил яриа хазгаар ч юм уу нүүр амуурих тийм байж болно. За бөөрөнд ялдаа гэхэд бөөрийн дутагдалд орох ч юм уу юм дээр бүх эргэнтэл юу хүсэн шин. Дутагдал үүснэ. Даралт ихтэлт өвчнөөс сэргийлэх аргуудаас танд хүргэе. Үүнд артерийн даралтаа тогтмол хянах. Эрүүл зөв зохистой хооллолтын дүрмийг чанд захих. Муу зуршлаасаа аль болох түргэн салах. Хөдөлгөөний идэвхийг сайжруулах. Илүү дэлжингээ эрчимтэй хасах. Өдрийн дэглэм цахиж бүрэн дүүрэн амрах. Стрессийг сүрт сурах. Эмчийн зөвлөгөөг ягштал сахих. За тэгэхээр даралт ихсэх юм болохоор айгүй олон хүчин зүйлээс нөлөөлдөг байхгүй. Нэгдүгээрт нь болохоор эргэшгүй хүчин зүйл, хоёрт нь болохоор эргэх хүчин зүйл гээд эргэшгүй гэхээр бид нар бол тэрнийг хичнээн их амьдралын хэм маягаа өөрчилж чадахгүй. Нэгэнт нас одоо явцсан бол бидний судасны уян хатан чанар нь алдагдсан. Тэгээд цус нь өтгөрцөн учраас бол тэрийг бид нар эргэж чадахгүй шүү дээ. Эргүүлж чадахгүй учраас цусын даралтын дандаа имээр ингэж байж тогтоодог. Мөн хүүс нэгэнт эмэгтэй нэгэнт эрэгтэй болоод төрсөн бол тэдрийг өөрчилж чадахгүй учраас тэр эсэлтэй бүлэгт бол хамаараад орчдөг. Эргэх хүчин зүйлтэй болохоор одоо амьдралын хэм маяг одоо цэвэр ордог. Энд нь болохоор нэгдүгээрт нь хөдөлгөөн. Одоо хөдөлгөөн бол хүн өдөрт бол зайлшгүй 30 минут явах хэвээр. Тэр нь бол ойролцоо 5 км гэж үздэг. За тэгэж явна. Тэгэд хоёрдугаарт нь болохоор давсны ирэлээ. Давс их өөртөө усыг татдаг учраас бид усыг хөрвүүлэх замаар биеийн цусан доторх эзлэхүүний хэсэг замаар цусны даралт ихсдэг. Тийм учраас давс их хэрэгэлдэг хүмүүсээс даралт ихсдэг. Мөн өөх тостой бол байнга дандаа иддэг хүмүүсээс даралт ихсдэг. Ягаад тэгэхээр өөх тос байнга их идсээр сүулдэ цуснд ихсээд тэгээ цус маань өөрөө өтгөрөөд тэгээ өтгөрсөөр хагаад одоо судасны хананд ийм өнгөр тогтцороод одоо хоолны сав угаахгүй гадар өнгөр тогтдод штэ тэрэн шиг ингээд өөх хүн юм бияшгууд үссээр хагаад судас маань нарийсаад төдөө чинээ судас нарийсаад доторх хан нарийнхан батсмаа доторх цус маань урсах хүч маань илүү их хүч үзүүлнэ шүү дээ даралтын хүч. Тэгэхээр тэрнээс бас үүснэ мөн арих тамхи тэгээд стресс хамгийн нөлөөлдөг. Энэ дэс болж байгаа ерөнхийдөө даралт ихсдэг. Тэгэхээр эдгээр хүчин зүйлүүдээс л ерөнхийдөө хол авах юм бол өөрийнхөө даралт ихсэх өвчнөөс бол сэргийлж чадна. За тэгээд үүнээс гадна мөн шингэн хүн бол өдөрт 1.5-аас 2 литр шингэн уух ёстой. Гэтэл одоо 2 литраас илүү зарим сүлжээ шин түрүү 5 литр, 8 литр шингэн уух гэдэг чинь тэр одоо шингэн их уухад бол бас мөн даралт ихсдэг. Эмчилгээг зүй ёсоор хийхгүй бол ямар хүндрэл гарах вэ? Цусны даралт ихтэлтийн эмчилгээнд эмэн ба эмэн бус эмчилгээг хавсруулан хийнэ. Эмэн эмчилгээ хийлэгдэх хэсгээс үл хамааран амьдралын хэв маягийг өөрчлөх арга хэмжээг заавал авна. Цусны даралт ихтэлтийн эмчилгээ нь эмч болон өвчтний зүгээс урт удаан хугацааны уйггүй хөдөлмөр чармаалтыг шаардах ба нэгэнд цусны даралт ихсэх эмгэгтэй болсон бол насан туршдаа эм уух хэрэгтэй болдог. Хэрэв эмчилгээг зүй ёсоор нь зөв оновчтой хийхгүй, артерийн даралтаа хянахгүй бол өвчин даамжирч, амьдралын чухал эрхтнүүдийн гэмтэл улам даамжран, хөдөлмөрийн чадвар алдах, улмаар үхэлд хүргэх аюултай. За цусны даралт ихсгээс гадна цусны даралт бол буух гэж байдаг. Цусны даралт болохоор бас айгүй олон янзаас уурна. Саяын үеийн эсрэгээр нь хэрэглэх мөн их ядархаар ч юм уу эсвэл одоо их гүйлгэх ч юм уу одоо их хэмжээний одоо өөрийнхөө усыг алтгаад даралт бол багасч болдог. Мөн одоо ийм юм уу янз бүрийн харшил одоо заавал ийм гэхгүй одоо хоол унд те одоо янз бүрийн харшлыг ингээд огцом одоо нэг тийм хурдан явцтай харшил өгөх юм бол бас ингээд хүн даралт унж болдог. Тэгээд даралт унах нь бол даралт ихсгээс илүү аюултай байдаг. Тэгтээ огцон даралт буухад шүү дээ тий. Өндөр даралттай хэрнээ завуур багтаа үед эмчлэхгүй байж болно гэсэн төөрөгдөл нэлээд тархсан байдаг. Артерийн даралтын харахаг ихсэлт нь зүрхний дутагдал, бөөрийн дутагдал, хараа мудах, тархинд цус харвах, зүрхний цусан хангамж хомсдох зэрэг онц аюултай олон өвчнийг үүсгэхэд хүргэж болзошгүй тул заавал эмчэд үзүүлэх шаардлагатай. Даралтыг аажмаар буулгадаг гэдгийг онцлох хэрэгтэй.
даралтыг анхны түвшнээс огцом 25 хүртэл бууруулах нь аюултай байх эрсдэлтэй. Даралт ихсэх өвчтэй хүн өөрийн даралтыг тогтмол хянаж, эмчээс зөвлөгөө авч байх ёстой. Цусны даралт ихсэнгүүт хүмүүс өөрсдөө дур мэдээд ийм тариа одоо хэрэглээл те даралтаа хурдан 120 явуулах гол тэгдэг тэр бол буруу ойлголт. Заавал эмчтэр үзүүлээд эмч мэн одоо саяын хэлсэн даралт үзэх хүчин зүйлүүд нь одоо хоолны дараа хэдэн минутын дараа үзэж чинь дөнгөж орж ирээ үзэж чинь тэдрийг өөр эмч мэн дүгнээд яг даралт ихсэх өвчин гэж онш тавьсан тохиолдолд эмч бол өөрөө цус шингэлэх, даралт буулгах, зүрхний ачааллыг бууруулах юмнууд өөртөө сонгож аваад тэр өвчтөндөө бол сонгож өгдөг үйлчлүүлэгчтэй. Тэгээ тэр юмнуудаа болохоор эмчийн завраар одоо заавал уучих хэвээр. Тэгээ хүмүүс нөгөө даралт ихсэнгүүт даралтынхаа эмчийн заврын өгсөн юмнуудаа уучаад даралтаа буунгот хайчдаг. Тэр бол хамгийн их өндөр эрсдэлтэй харуулах одоо тэр бусад хүндрэлээс. Яагаад тэгэхээр даралтаа одоо ингээд им уугаад даралт ингээд бууж идэл эмээ ухаа болонгот огцон мингийн өндөрсөд тэрэнгүүт илүү хүндрэл өгдөг. Айжмар даралт их байдаг байсан. Одоо ийм угаагүй байдаг байсан минь өөрөө тасан зогцсон механизмаар ингээ биеэр нөөзөө тасгаж идэг байхгүй. Гэтэл ингээ эмээр буулгаа байж идэл гинт ухаа болол ирэнгүүт даралт маань ингээ долгион хэлбэртэй нэг ихсэл нэг багасаалах харна судсанд учруулах юм маань нэг ингээ тэлэл нэг ингээ нарийсаад ахаар хүндрэл бол илүү их байдаг. Тэгээд үүнээс гадна бас завуургүйн даралтууд байдаг шүү дээ. Миний даралтуудаа 150 дээр тогтцсон гэл нэг өвөө минь ирээдэг тий. Одоо угаасаа 150 бид 150-аас нэг буулгаад тэгээд 150 байхаар айтайхан мэддэг гээд тэд нар бас айгу муу заавал одоо 130 мөч дээр тэр хүний хөшөө өмсөг оруулчих хэвээр. Ягаад тэгэхээр завуургүй хүн даралт байх тусмаа даралт ихсгийг мэддэггүй. Тийм болохоор харах эрсдэл одоо завууртай хүмүүсээс илүү их байдаг. Ягаад тэгэхээр завууртай хүмүүс нөхөд даралт ихсээд байдаг болохоор эмээ яваад өөрийгөө хамгаалаад идэж чаддаг. Даралт их мөртлөө завуургүй байдаг хүмүүс нь зүгээрээ гэж явж байгаа л гинт харвал хүндийн мөргөх ч юм уу доошо тонгоох ч юм уу халуунд явах ч юм уу тэгж явж хаад бол шууд харвах эрсдэл өндөр байдаг. За тийм болохоор эмчийнхаа заавраар тэр юмнуудыг нэгдүгээрт нь хэрэглэнэ. Хоёрдугаарт нь болохоор эмээд өөрийн дураар зогсоож болохгүй доор ээж 14 хоног гуйна. За таны даралт хэвэндээ орцсон мөртлөө им одоо им чинь уу гэсэн бол тэр имийг уу гэсэн бол ядаж 4-ний 1-ээр юм уу 2-ны 1-ээр тэр одоо имийн тунг заавал цуснд байлгаж явах хэвээр. За 3 дугаарт нь давсны хэрэглэгээ багасгах нь өдөрт бол хүн 2.4-өөс 6 г давс хэрэглэж явах хэвээр. Тэгэхээр одоо цайгаа давсгүй уух ч юм уу те. Ингээд давсаа багаар багасгасараа давсаа багасгах нь. За мөн өдөрт одоо эмчин шингэнийг өөрөө тохируулж өгөн. За та 1 литр хүртэл шингээ уух хэрэгтэй юм байна. Эсвэл 1.5 литр уух хэрэгтэй юм гээд тэр уух шингэнийг бас бууруулж өгдөг. Тэгээд арх тамхиныхаа хэрэглээг одоо зогсоох. Хүмүүс багасгах гэж ярьдаг шүү дээ. Багасахгүй шууд зогсооно. Тэгээ мөн бүтэн нойртайх хэрэгтэй. Даралт ихтэй хүмүүс нойронд мууддаг учраас даралт нь буудаггүй. Даралт нь эсрэгээр ихсээд тахаар унтаж чаддаггүй. Тэгэхээр даралт ерөөсөө буудаггүй. Тэгэхээр тэр хүн тайван байх хэвээр. Мөн тэрнээс гадна сэтгэл санааны стресс, одоо ажлын стресс одоо бухимдлаас өөрийгөө гаргаж чаддаг. Тийм байвал даралт ихсэлтээс ерөнхийдөө өөрийгөө хамгаалж чадна. Үзэгч та бүхэн цусны даралт ихсэх өвчин нь хүний эрүүл мэндэд ямар аюул авчирдаг талаар манай нэвтрүүлгээс олж авсан гэдэгт итгэлтэй байна. Иймээс эмчийн зөвлөмжийн дагуу даралтаа тогтмол хэмжиж эрүүл мэндэд анхаараарай. Нэвтрүүлгийн зөвлөмжүүдийг дагахснаар та тархинд цус харвах, бөөр гэмтэх, нүдний хараа өөрчлөгдөж муудах, зүрхний төрөл бүрийн эмгэг, зүрх зогсох, гинт нас барах зэргээс сэргийлж чадна. Үзэгч та 100 наслаарай.